Орон мэнд төргийн үзэгчтэй манай өнөөдрийн ярилцах цаг зочноор иргэн Төвдөн Балжир, бэлтгэл офицер Төвдөн Балжир гэж энэ хүн оролцож байна. Тэгэхээр та бүгд мэдж байгаа бох манай нэвтрүүлэгт ямар ч хүн оролцож болно. Заавал одоо нийгэмд өндөр байр суурь эзэлдэг, нийгэм танигдсан их хурлын гишүүд гэлтгүү. Та бүгд санаж байгаа бид нар бүр орон гэргүй хүмүүсийг энэ ярилцлагт оруулж ирсэн. Ялангуяа Монголын одоо орны ирээдүйтэй холбоотой Монгол улсын өнөөгийн амьдралтай холбоотой том чухал асуудал ярих хүмүүс байдаг юм уу? Он сонирхолтой зүйл ярих хүмүүс энэ нэвтрүүлэгт орж болно. Тэгэхэд бол та бүгд надтай холбоо барих хэрэгтэй, холбогдох хэрэгтэй. Эрүүл мэндийн талаар ч орж болно, заавал улс төр гэхгүй. Тэгэхээр бэлтгэл офицер Даштржийн Шарвдоржийн Төвдөн Балжир гэсэн та өөрийгөө жоохон танилцуулахгүй юу? Би одоо манайх бол өөрийгөө танилцуулахад бид нэр өөрийнхөө байгууллагын талаар жоохон товчхон дэлгэцэлтэй тийм. Монголын байгаль орчны иргэний зөвлөл гэж байдаг. Байгаль орчныхоо чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ байгаль орчныхоо төлөө тэмцэж байгаа 500 гаруй төрлийн бус байгууллагыг нэгдээд нэгтгэдэг. Энэ дотроос одоо 50 хүн одоо сонгуулийн журмаар парламент болж үйл ажиллагаагаа явуулдаг. Ийм байгууллага байдаг. Мөн одоо энэ байгууллагаасаа төлөөлөөд Монголын хүний эрхийн үндэсний комиссийн орон зайны зөвлөлд гишүүнээр ажилладаг. Та бүхэн түрүүн нэг хэдэн минут ярьж байсан энэ говийн бүс нутагт одоо нуул уурхаагаас болоод одоо хүний эрүүл мэндийн байдлын байгаль орчин хүний амьд явах эрх гэсэн маш олон зүйл зөрчигдөж байгаа талаар ярьсан. Та энэ талаар дэлгэрүүлж ярихгүй. Энэ талаар ярил маш их асуудал бий л дээ одоо. Бид нар зөвхөн нэг удаагийнхаа улсын их хурлын ажлын хэсэгт орж шалгалтаар явсан асуудал дээр энд нэг 2-3 зүйл дурдъя гэж бодож байна. Энэ ажлын хэсгийн ахлагчаар бол улсын их хурлын гишүүн Шинбаяр, мэргэжлийн хяналтын байцаагч Туяццэг, мөн одоо орон нутгийн төлөөллүүд гэх мэт одоо 14 хүн явсан. Хэзээ түрүү? 5 дугаар сард. 5 сард. Урагшаа говь руу. Говийн бүх уурхаануудаар явсан шүү дээ. Говь дуугаа. Тэгээд энэ явцад бол маш ноцтой юмнууд ирсэн. Одоо жишээ нь одоо Каттын нэг компани гэхэд манай дархан цааст газар дотроос нууцаар ус татсан худга байгуулсан. Ийм асуудал байжсэн. Тэгээд хинч мэддэг бай. Хинч мэддэг одоо ингээд илрүүлээд гаргаж тавьсан энэ мөн энэс гадна одоо нэг ноцтой асуудал бол одоо 5-7 энержи ресурсээс зөөж байгаа нүрсийг одоо цагаан хадны бомб төр буулгаад дахин цааш нь олон дахин тээвэрлж ячдаг. Энэний улмаас одоо тэнд тэр орионд амьдарч байгаа 10 гаруй мянган хүн байна. За. Ер нь тэнд АБС-ний тоогоор бол 6000 гаруй гэж яддаг юм билээ. Гэтэл энэ дотор одоо энэ очны нөхцөл маань ямар байна гэхээр хамгийн хүнд цахилгаан станц манай 3 дугаар цахилгаан станц байдаг шүү дээ. Тэгээд 3 дугаар цахилгаан станцын 100 цэг дотор байгаа тосчлтын хэмжээнээс л хэдэн 100 дахин өндөр тосчлттой орионд одоо 0 настай нялх хүүхэд ихээс хүүхэд тэнд өгөө тавьж байгаа шүү дээ. Өндөр одоо яг одоо хилийн бомб дээр биш. Цагаан хадны бомб. Мөн одоо тэнд 80 настай хүн ч байна, хоолундаа хийж. Тэгтэл тэр орионд байж байгаа малыг нядлаад уушгийг гаргаад үзэхдээ тэр тас харанхтай уушгтай гарч ирдэг. Тэрэнд байгаа хүмүүс одоо ямар орчинд амьдарч байна, хэдэн насны амьдралтай болж байна. Энэ методоо ноцтой асуудлууд гарсан. Мөн нэг ноцтой асуудал бол одоо ишвээ хөрөнгийн бомб дээр. Энд хилийн зоон дотор одоо онцгой бүс дотор нууцаар 10 хэдэн тэрбум төгрөгийн төсөвтэй тийм том нууц байгууламжийг барьчихсан байж байна. Нууц байгууламж. Тэгээд нууц байна. Одоо энэ чи яг манай Монголоос барьна гэсэн үг шүү дээ. Монгол хятад хоёр талаас нь барьсан Винсвэ гэдэг компани. За. Энэ гүйцэтгэгч нь одоо энэ Апогийн хажуудлын капитал гэдэг офисын дөрвөн давхарт байрлал Сантранс гэж компани байна. Гүйцэтгэгч нь. Одоо энэ Батгүйгийн компани л үү? Шүү. Одоо Апоч Батгүй хэлдэг тэр одоо тэр компани бол тэнийхийг нь бол мэдэхгүй одоо тэгтээ ямар ч охин компани юм уу одоо би тэрийг үл тодруулж гаргаагүй. Тэгээ энэ зохих байгууллагууд нь шалгах байх л гэж бодож байна. Одоо найдаж байна. Гэтэл тэр барилгатай энэ компани ямар холбоотой? Гүйцэтгэгч нь гэсэн. Гүйцэтгэгч нь тэр Сантранс. Тэр ямар байгууламж юм? Юу хийдэг байгууламж? Энэ байгууламж бол ерөөсөө л одоогийн байдлаар 2 жил шахам одоо хугацаанд үйл ажиллагаа явуулаад тэр хил дотор байгуулагдсан. Тэнд байж байгаа тэр хилийн
албаны дарганч бид нэр ийш орох ирэх байхгүй бид нэр энэ дээрээс л баригддаг юм билээ бид нэр очих хэрэггүй гайлын дарга нь бас байхгүй мэдэхгүй гэж байгаа. Бид нэр орох ирэхгүй гэж Хөлийн зоон дотор юм баригдаж зоон дотор баригдчихэд байгаа. Энэ их сони асуудал. Тэгэхээр одоо ийм байгууламж хөлийн зоон дотор одоо жишээ нь та нар тийшээ яаж явж оров тэгвэл тэр чинь хөлийн зоон руу чи хамаагүй хүн орж болохгүй газар шүү дээ. Тэнд яг одоо улсын их хурлын ажлын хэсэг бүрэн эрэхтэй шалгах хэрэгтэй хүн явж байгаа учраас бол орсон л доо. Тэгээ дотор нь юу хийж байгаа юм? Тэнд ч одоо бүр дэд станцууд байгуулсан, конвейерийн суур барьсан. Одоо тэргээр л одоо тэр Монголын нүүрсийг л урагш нь хилдээгүүр одоо конвейерээр эрмэн конвейер шүү дээ. Эрмэн дамжуулгаар хилдээгүүр дамнуулж. Та нар 5 сард явсан бол одоо 9 сар болж байгаад ягаад энэ талаар 5 сарын 30 хөвд байхгүй. 5 сарын 30-ны өдөр засгийн газрын хуралдаа өмнөд үсгийн бүх уурхайн төлөөлөгчнөр 10 хэдэн телевиз оролцсон юм хуралдаан дээр энэ асуудлыг би тодорхой тавьсан. Гайлын газрын дарга та бүр намайг гүтгэж ийн гэдэг асуудлыг тавьсан шүү дээ. Монгол улсын гайлын газрын дарга. Тэрийг мэдэхгүй байгааргүй. Мэдэхгүй. Гэхдээ тэр чинь Монгол улсын сайдж мэдэхгүй бид нар ийм байх ёсгүй гэж. Бид нар тэнд чи очиод албан ёсны бичлэг хийсэн. Гэхдээ хөлөө та жоохон тань. Гэхдээ ойлгосон. Өөрөөр хэлбэл Монгол улсын хөлийн тусгай зоон дотор 10 хэдэн тэмдгэр бүмийн үнэтэй төхөөрөмжтэй одоо ийм баригдсан дэд станцтай. Тэгээд Монгол улсын нүүрсийг хятад руу ингээ конвейерийн систем. Ер нь конвейерээр хил давуул зөөдөг тийм туршлагад байдаг юм уу л. Яг энэний шалтгаан байж байгаа Монгол улсын гайлын газрын дарга нь мэдхгүй, сайд нь мэдхгүй байна гэдэг чинь арай үнэмшил. Одоо манай улсын нөхцөл ийм л болцсон шүү дээ. Үнэн үү энэ таны хэлж байгаа зүйл үү? Гэхдээ эний чи одоо бүр тэр засгийн газрын хуралдаан дээр нь бид нар тавьсан. Бид нарт одоо тэр бүрэн хэмжээний бичлэг хийсэн. Бүх хүмүүстэй нь уулзалт хийсэн. Энэ тэрийг яг сонин хэвлэлээр энэ телевизээр гаргаж болдгүй юм тэгвэл. Телевизээр энэ тэр засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлаар бүр албан ёсоор асуугаад ингээд ярихад 10 хэдэн телевиз байсан нэг ч телевиз 1 минутын бичлэг гаргахгүй байгаа шүү дээ. Уул нь тэнд бичлэг хийсэн мөр. Хийсэн. Тэгвэл тэр маш ноцтой зүйл байна л да. Тэгтэл одоо энэ чинь барихын тулд эхлээд бомбын тухай хуулиа өөрчлөлт оруулах. Дараа нь хоёр улсын засгийн газрын хоорондоо хэлцээр хийгдэх. Мөн түнчлэн одоо тэр зохих хэмжээний бүх хууль эрх зүйн актууд чинь гарах байх хэрэгтэй шүү дээ. Тэгтэл ямар ч юм гаралгүйгээр тэнд 2 жил баригдсан энийг мэдсэн мэдээгүй байх үндэс байхгүй шүү дээ. Тэгтэл мэдээгүй юм шиг л одоо сууж байгаа. Гэхдээ таны бодлоо энийг зохион байгуулсан улсууд нь ямар хүмүүс байх вэ? Мэдээж жижиг нэг аймгийн дарга хэмжээний хүмүүс үл энийг мэдгүй бах. Энэ бол нэлээд өндөр хэмжээний асуудал баг. Энэ одоо 5 сард л ихэд одоо хууль зүйн дотоод хэргийн сайд нямдарж энэ бомбын тухай хуульд өөрчлөлт оруулах конвейерийн асуудал их хурл өргөн барьсан байлээ. Тэр баримтанд бас бид нарт байгаа. Тэгвэл одоо эхлээд конвейерыг барьчихаа дараа нь хуульд өөрчлөлт оруулах гэж юм гэсэн. Одоо мэдгүй тийм л юм их одоо тийм л манай Монголд байдаг л асуудал л та. Одоо тийм л одоо ихтэй одоо байдаг гэхдээ одоо яг зүгээр Улаанбаатар хотод ч юм уу Хөдөө аймаг орон нутагт нэг байшин барьчихад нөгөөдхөө дараа нь захирамжаа гаргуулдаг байдаг л байх л да. Гэтэ энэ юм маань одоо хэтэрсээр байгаа сүүлдээ Монголын дархан хил дотор л юм явагдал ажиллагаа явагдаж шүү дээ. Манай үндэсний аюулгүй байдал одоо энэ Монгол орны үндэсний аюулгүй байдал гэдэг чинь одоо ийм хэмжээнд хүрсэн одоо байж байна. Тэгэхээр хамгийн гол нь тэнд одоо тэр гайлын газрын шивээрөнгийн гайлын газрын дарга нь ирэх байхгүй. Тэндхийн хөлийн заставынхын дарга нь мэддэг одоо. Дээрээс өгсөн шийдвэрийн дагуу энд юм баригдаж байгаа байхад бид нар ийш орох хэрэггүй гэдэг. Тэр нь ч ордгоо. Тэгэхдээ нөгөө эргэтэн даргатнууд нь тэрээр Монголын нүүрсийг сайхан конвейерээр хил гаргая. Хил гаргах зорилттой юм барьж байгаа. Ер нь ажиллаад эхэлсэн байна эхлэх байгаа юм бол. Ер нь ч өнөөдөр байдлаар 2-3 тэрбум шахуу төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бүх суурьуудын тавьдсан одоо танад хөрөмжөө зоохот бил ингээд 5 сар дэгжсэн. Одоо ер нь баг зогтсон байгаа. Одоо бид нэр 9 сарын 20-доор энэ хүний эрхийн үндэсний комиссаас нэгдсэн шалгалт өмнө говийн аймагуудаар явагдана. Энд ард иргэдийн болон төрийн бос байгууллагуудын төлөөлөл явагдах байна. Гэхдээ ингээд энэ бүх мэдээлэл чинь ард түмэнд хүрч чадахгүй шүү дээ одоо. Жишээ нь энийг бол одоо би өөрөөс ч өнөөдөр анх удаа танаас сонсож байна л дээ. Иймэрхүү юм болж байна гэж. Жирийн иргэд бол энэ талаар ерөөсөө мэдгүй. Тэгэхээр мэдээлэл гэдэг юм маань ямар хүчтэй зүйл үү? Мэдээлэлээр хүний тархийг яаж угааж болох вэ гэж харагдаад байна. Энэ дээр яг энэ мэдээлэл гэсэнтэй холбогдуулаад нэг ноцтой юмнууд байна л да биднэрт ярихад. Одоо жишээ нь өнөөдөр бид нэр Монголын үндэсний телевиз гэдэг одоо мэдээллийн үндсэн дамжуулах байгууламж гэдэг одоо төрийн хамгаалтанд байж идэг. Гэтэл одоо энэ нийт үзэгчдийн маань одоо бараг 40-50% нь хамрагдсан хувийн компани мэдлийн DDH телевиз гэж. DDH. Тэ. Энэ бол одоо
тэр одоо хятадын ZTE гэж компани байдаг л да. За, энэ бол одоо маш том компани л да. Эдний тоног төхөөрөмжөөр хийгдсэн одоо үндэсний дата төвийн урт талд тэр дамжуулах байгууламж нь байдаг. Энэ дамжуулах байгууламж бол одоо 3-4 жил ажиллахтаа бол одоо яг бариад оруулсан байна лээ. Энээс өмнө ерөөсө ганцхан контейнер 20 футын. За. 20 футын контейнер дотроос л 40 сувгийг дэлхийд дахин цэцэх боломжтой. Гэхдээ чинь тэгээ сайн биш. Одоо хөдөөнийх юм бол одоо дээдээс телевизэр чи их ам сайтай байгаа ч их олон сувг гардаг, чанар сайтай гэдэг. Гэтэл яг энэ техникийн талаас бол сайн. Тэнийг хинч үүсэхгүй. Зүгээр аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал талаас бол одоо тэр нэвтрүүлгийг хийх код нь хувийн компани мэдээлэл, төрийн мэдээлэл биш, төрийн тусгай хамгаалтанд биш. За. Тэг чи ерөөсөө хэмжлэлтэй ордог нэг жижигхэн барилга дотроос Монголын одоо нийт хэрэглэгчийн маань талаас илүү хувийн шахаа бараг одоо ингээд. Хувийн компанид ямар компани гэлээд дээд шиж одоо хариуцдаг нь одоо тэр GM International. GM International гэдэг. GM International одоо нөгөө цэрэн монцгийн компани тийм байх. Гэхдээ Монгол хүний компани яагаад болохгүй гэж тийм. Гэхдээ яг л дээ энэ үйл ажиллагаа явуулж байгаа компаниг бол би шүмжлээгүй. Энэ сайн. Тэгэхээр ингэж ард түмэндээ сайхан үйлчилж байна. Гэтэл энийг шүү дээ. Мэдээллийн одоо та нар 7 сарын 1-ний асуудал болж байгаа. Энд бүх телевизүүдийг хаагаад ганцхан телевизээр ард түмний тарихыг угаахад ямар хэмжээний асуудал болж илээ. Гэтэл 40 сувгийн чинь зэрэг ийм үйл ажиллагаа явуулвал одоо ямар аюултай юм болох вэ? Тийм ээ. Энд чинь төрийн хамгаалтанд байх хэвээр мэдээллийн сүлжээ хувийн компани мэдээлэл байж шүү дээ. Ямар ч хамгаалтгүй байх гэсэн үг байна. Одоо тэр телевизээр өөр зохион байгуулалтаа нэвтрүүлэг явуулаад ирэх юм бол эн чинь ямар юм болох вэ? Энийг бол мэдээж ойлгож цэрэн монцог гэдэг гараа тийм хийчихгүй байх. Хийхгүй байх л да. Хятад зөвхөн техник ашиглаад хийх боломжтой. Бол байлгүй яг энэ чинь. Яаж хийх вэ? Бид нар ганцхан хитдэг гэдэг юм. Хөлс орноо муулаад байх нь яг үү гэдэг. Хятадын ZTE гэдэг компани бол одоо бүх тоног төхөөрөмж хятадын тоног төхөөрөмж байна. Тэгвэл эдгээр тоног төхөөрөмж одоо эдгээр чинь нэлээд олон жилийн өмнө үйлдвэрлэгдсэн 2-3 дугаар үеийн техник нэг континент багтаж байгаа шүү дээ. Одоо тэрнээс хойш техникийн хөгжил ямар их өндөр явж байгаа вэ? Одоо ер нь нэг чамдаанаас нэвтрүүлэг хийх боломж бий болцсон байхыг ч үгүйсэхгүй шүү дээ. Гэтэл одоо хэрвээ тэр мэдээллийг гартаа оруулах, энэний төлөө ашиглая гэсэн улс төрийн болон тодорхой хэмжээний бүлэглэл энийг зохион байгуулвал Монголын мэдээлэл нэг хүний гартал орно гэсэн үг шүү дээ. Таны мэрэгжил юу вэ? За яг хөө миний мэрэгжил бол төрөлбөрийн би ер нь бол электроник инженер. Тэгвэл энэ миний сонсноор бол одоо хятадын нөгөө ZTE гэдэг одоо энэ компаниас бол одоо энэ Оросч тэр Америкууд бол их болгоомжлдог гэж би сонссон. Тэр үний юм. Тэр чинь их юундаа болгоомжлох вэ? Тэр компани ер нь бол их 40% тусгай албадынх нь оролцоотой байдаг гэж сонссон юм. Хятад. Гэхдээ ерөнхийдөө зөвхөн бид нэр хятадын талыг ингэчин гэж ярьж байгаа биш. Гэхдээ ер нь ер нь манай Монголын одоо цахилгаан холбоо G-Mobile утас энэ төмөр замын холбоо төрийн холбооч болтгоо. Ер нь дандаа ZTE компани тоног төхөөрөмжлөгдсөн нууц биш шүү дээ. Тэгээ бид нар ч одоо G-Mobile ч одоо 100% Монголын хөрөнгө оруулалттай дэмжицгээ эдэргээл ярьдаг шүү дээ. Буруу өгсөн болчих. Ер нь яг тоног төхөөрөмж гэж ярьж шүү дээ. Тоног төхөөрөмжийн тэгээд тэгэхээр чин тоног төхөөрөмж тийм гэдэг чинь тэний тагнах чагнах бусад үйл ажиллагаа бол явагдахад бэлэн гэсэн үг шүү дээ. Тэгээд байдал юм байхад нөгөө манай Монголын энэ мундаг хууль тогтоомж тэр хуулиуд ер нь энийг хорцсон барьсан тийм хууль байдаг үстэй. Шинэ одоо юу гэдгийг хит нэг тал нэг монополийн эсрэг хуульч гэдэг юм янз бүрийн юм ер нь байгаа тийм байгаа. Тэр яагаад энд ер нь одоо хууль гэж ярихаасаа илүү бид нэр хууль хэрэгжүүлэгч нар маань одоо ямар шүү байна вэ өнөөдрийн нөхцөл гэдэг асуудал байна л дээ. Одоо шинэ одоо хүний эрхийг хангах энэ ажиллагаанд одоо янз төрөлбөрийн хүний эрхэд одоо хуулиар халдаж байгаа асуудалд одоо хяналт тавих Монгол улсын үндсэн байгууллага бол прокурорын байгууллага гэдэг тийм ээ. Прокурорын байгууллагын өнөөдрийн төвшин ямар байгаа вэ? За одоо би ч одоо нэг малын эмчүүн л одоо ерөнхий прокурор болсон байгаа ч тийм. Одоо хууль сурсантай дарлигч прокурорын хувьд бол яг зүгээр прокуророор хуулиндаа 6 сар л ажилласан гэсэн. Тэрнээс одоо прокурорын одоо хуульчийн өргөн мэдлэгтэй гэдэгт би л итгэхгүй. Яг хууль сурсан байх дарлигч тийм. Гэтэ үндсэн мэргэжил малын эмч байсан. Тэгээд дарлигч прокурор бол яг
Би энийг сайн итгэж чадахгүй надад сая тэрний 3 хүн амнаас алдсан юм дээр тэр Монголын шүүх прокурорын байгууллагынхаа одоо 30 сарын хугацаанд ширгийн шийдэж чадахгүй байж байгаа сул гаргаад тэрний үр дүнд 3 хүн алуулчлаа шүү дээ. Би л одоо их харамсалтай. Одоо би бас энэ ярианы дэлгэнд нэг юм бас мэдээллийг ард түмэнд хүрч хэлье гэж бодоод байна л да. Одоо гүйцэтгэх ажил гэж байна. Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж гэж Монголд байдаг. Гүйцэтгэх ажил гэдэг нь бол одоо үндэсний аюулгүй байдал, гэмт хэргийн эсрэг одоо тусгай үйл ажиллагаа явуулдаг. Энэ одоо нөгөө дотоод тагнуулын ажиллагаа шүү дээ. Тагнах, чагнах энэ их ажиллагаа нууц байдаг. Хэрэгжүүлэгчнэр нь одоо тодорхой мэргэжлийн өндөр түвшинд хүний эрхийг маш их дийдэлж ингэж хийх ёстой байдаг. Тэгээ манайд нууц байдаг юм уу та? Гэтэл нэг ноцтой юм бол одоо өнөөдөр улсын ерөнхий прокурорын гүйцэтгэх ажилд хяналт тавих албаны дарга гэдэг хүнээр одоо ямар хүн тавигдсан бэ? Гэсэн ч гэдэг. Чингэлтийн юу л Чингэлтэд хэв журмын орлогч байсан одоо тэндээсээ бас тодорхой хэмжээний бас асуудал талбагдал бас өөр албанд очиж байсан хүнийг л өнөөдөр энэ чухал албан тушаал төвчээр тавьсан байна шүү дээ. Тэр байтугай одоо тэнд энэ дэр их хэцүү юм бий л дээ. Тэр чухал албан тушаал төгөлтөг чинь өөрөөр хэлбэл өөрийн толгойг л хүн байх хэрэгтэй байхгүй да. Тэр эргэтэн дарахт нөө тэг гихтэн заал гэдэг хүн байх хэрэгтэй шүү дээ. Урдаас нэмэрэд байдаг хүнийг одоо тавихгүй болсон шүү дээ. Өөрөө ажил бүх ажиллаа мэддэг. Одоо Монголд 400 гаруй прокурор шүү дээ. За. Энэ чинь одоо Монголын хууль хяналтаа тавьдаг, хууль хэрэгжигчилтэнд бүх ажиллагаанд хяналтаа тавьдаг энэ хүмүүс өнөөдөр яагаад урахгүй байна вэ? Зүгээр нэг цагдаагийн офицерыг авчираад тэр хамгийн гол чухал албан тушаал дээр навчир тавьчих шүү дээ. Гэхдээ дугуур ажилгүй болсон шүү дээ. Бүгд л ээж юм. Гэхдээ ийм л тогтолцоо байгаад байвал энэ хууль яаж хэрэгжих юм? Энэ их хүнд асуудал. Одоо тэр Чулуунбаатар гэдэг хүний талаар тийм ярьж байна. Цагдаагийн офицер байжсэн тийм үнийг л авчир хэв журам хариуцчихсан үнийг улсын ерөнхий прокурорын гүйцэтгэх ажилд хяналт тавих албаны дараагаар нь тавьсан байна шүү дээ. Монгол улсад одоо хууль тэр гүйцэтгэх ажлыг асуулт асууя. За жишээ нь одоо Монгол улсын за ерөнхий сайд гэж үзье л да. Ерөнхий сайд одоо илт одоо Монгол улсын эрх ашигаас урвсан үйлдэл хийгээд одоо гадаад айлчлалтай тиймэрхүү юмараад элдв сэжигтэй байндаа уулзаад байх юм бол жишээ нь манай Монголын тагнуулын байгууллага тэрэнд оролцох хэрэгтэй шалган шүү дээ тийм үстэй. Шалгахаас өөр арга байхгүй. Одоо тэр ерөнхий сайдгаа жишээ би татчих. Шалгах л. Тэгвэл хинээс зөвшөөрөл авах уу? Нөгөө прокурор. Одоо энэ прокурор зөвшөөрөл. Одоо тэр Чулуунбаатар гэдэг нөхрөөс. Тэр хүн тэгээд тэрийг бүрэн хэрэгтэй юу? Болноо болохгүй гэдэг. Гэхдээ нэгэн тал албан тушаал дээр байгаа бол өгжил таарна шүү дээ. Тэгээд тэр хүнд хамгийн гол нь тэрийг хянах мэддэг чадвар нь боломж нь байна уу юу гэдгийг одоо энэ прокурорын олон жил зүтгэсэн энэ дуршлагатай прокурор хэлэх бах. Тиймээс бид нар бол одоо тэнийг дүгнж хэлэхэд хэцүү. Одоо нэг ноцтой юм гэгчл одоо тэр хүн за одоо нэг өнгөрсөн 2 дугаар сард Чингэлтэд дүүрэг дээр өрөөгөө хэрэг үүсгэсэн материал байдаг л да. Чингэлтэд дүүргийн нутаг дэвсгэр дээр нууц ямхны газар ажиллаж байсан. За. Саний үйлэрний гараад ирээ. Эричбэл гэж зочлууд л байдаг. За тий. Эний Падвалд нууц ямхны газар. Энийг шалгаж эхэлсэн боловч одоо энэ Чулуунбаатар гэдэг хүний оролцоотойгоор шууд хаасан. Шалтгаан яагаад харж байна? Ягаад гэвэл тэр Солонгосын компанид ерөнхий менежерээр ажиллаж байсан хүн энэ хүний төрс хүүхэд мэдэг. Чулуунбаатарын. Тий. Алтан сүх гэдэг юм байдаг. Одоо өөрөөр Монгол улсын ерөнхий прокурорын туслах. Тий. Гүйцэтгэх ажил хяналт тавих прокурорын хүүхэд нэнд оролцож байсан. Тэнд өөр Монголын төр ийм л болцсон байна. Иймэрхүү л байдалтай л өнөөдөр хууль хяналтын байгууллага ингэж яваад байгаа тохиолдолд энэ одоо чинь би сая хэлсэн шүү дээ. Говийн бүсэд тийм Монгол улсын хууль дүрмийг бүгдийг төвчсөн ийм асуудал байж л байна. Мөн адилхан одоо тэрэнд хүний амны асуудал ингэж гадны байгууллагын хүмүүс ямар хэмжээгээр Монгол хүнийг үзэж байна, үнэлэмж нь ямар байна уу гэдэг нэг жишээ байдаг л да. Одоо оюутлогоо дээр ажлын хэсэг очсон. За. Тэгвэл санж дөржгээд орлогч захирлна. Дэд ерөнхийлөгч нь. Их хурлын гишүүн та манайд орох нэвтрэх хэрэггүй. Аа. Яагаад гэвэл та манай дотоод журмын дагуу 14 хоногийн өмнө мэдэгдээд ирэх ёстой. Аа. Гинтийн шалгалт хийх хэрэггүй гэж байна шүү дээ. Бид нэр асуусан. За Монгол улсын ерөнхийлөгч хэлбэгд орж ирвэл та яах вэ гэсэн. Би Канадын дотоод журмын дагуу ажиллах ёстой эднээс цалин авч байгаа хүн ерөнхийлөгчийг оруулах.
За. Гэхдээ ийм л юм ярьж шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгчийг хүртэл би оруулахгүй. Ингээд аюунхаа энэ зүйл одоо Монгол улс дотор байгаа нэг бие даасан баг нэг вантус болчиход байгаа ч. Тэн дотор ямар хэмжээний фактор хүний эрхийн зөрчил гарч байна. Одоо тентхийн ажилтан ажиллаж байгаа хүмүүсийн хэлж байгаагаар бол ажил тарсны дараа зэрэгэлдээ хоёр айлын хүн нэг нэгэндээ орох хэрэггүй гэж байна. Гэхдээ сая 9 сарын 1-ний өдрөөс юм байна. Юун дээр тэрний уртлын дугаар төрж байсан өдрийн сон дээр Баасан Сүрэн гэдэг энэ сэтгүүлч бичсэн байл л да. Тэсэрч дэлбэрэхэд бэлэн болсон Монгол орн гэдэг. Яг их бурууг бол ер нь манлуул их бичсэн байл л да гол нь. Тэгээ одоо яг үгүй мананч тэн дотор байгаа арц намч тэн дотор байгаа штэ гэтэл байдал үнэхээр их эвгүүл болоод байна л да. Өнөөдөр бид нэгнийгээ шүүмжлээд нэгийг ингэхдээ гол нь биш эв нэгдэлтэй байж нэг одоо энэ зорилгодоо Монгол орноо л одоо аюулгүй байлгах, зөв хөгжүүлэх, хөдөлмөрлөх, ард түмний хөдөлмөрч болгох энэ асуудал дээр л ерөөсөө гол юм ал хийх ёстой шүү дээ. Одоо өнөөдөр ард хүүхдүүд маань ямар шоу байгаа вэ? Яаж хэдэн хувийн ажил хийж байгаа вэ? Ямар гадны байгууллагуудын хятадын ч гэдэг юм уу бусад улсуудын хүмүүс ямар цалинтай яаж ирээд ажиллаад байгаа энэ их хүнд асуудал да. Одоо энэ нэвтрүүлгийн цаг байгаа учраас энэ асуудал. Монголчуудаа хөдөлмөрлөх одоо оюу толгойд сая чойжом цом очиод энэ ном уншаад нийт тэр гарцсан байлаа 14100 ажилч ажиллаж 6780 хятадууд гээд. Юу монголчуудаа энэ чинь монголчуудаа айлхаар ажил хийлгэхгүй цалин багтаа амьдрал нь таарах шиг тэгээд нэг өлсөж өгөхөөс өмнө 21 сар болгон өгөөд ах ийм бодлого дээр санаатай явуулж байгаа юм биш үү. Өөрөөр хэлбэл оюуны хосолд орсон хүн чинь тэмцэж чадахгүй шүү дээ. Яг ийм бодлогыг л энэ манан явуулаад байна гэж бодоод байгаа шүү дээ. Би бол яг нэг бол бодлого гэж л хэлэх юу байх вэ? Зүгээр хов хүний бодлоор бол ер нь одоо ингээд бидний хойч ирээдүй болсон энэ залуучууд маань хөдөлмөр хийж чадхаа байсан байхгүй юу? Монгол хүн шинэ солонгост очиод нэг монгол хүн 3 4 солонгосын ажлыг хийж чаддаг шүү дээ. Тэгэхээр одоо тэр нөгөө зохион байгуулалтын асуудал, цалин хангамжийн асуудал энэ их ноцтой асуудал. Яг энэ дээр цалин гэдэг асуудал дээр ярьснаас үүдгтэл одоо шинэ юунаас зөвхөн одоо нүүрс тээврийн одоо тэр 4800-аад машин 100 тонны даацтай машин явж байгаа шүү дээ. Энержи ресурс 5 евро хил рүү зөөж байгаа. Энэ 100 тонны даацтай машин гэдэг чинь бол олон улсын аль ч улсуудын стандартад байдгүй тээврийн хэрэгсэл. За. Тэгэхээр энэ тээврийн хэрэгслийг өнөөдөр энгийн замаар тээвэрлээд шорон замаар тээвэрлээд явуулж байгаа учраас эндээс л одоо өчнөн аваар гарлаа хэдчнэн юу болж гинэ тийм ээ тоолж байгаа юм байхгүй л дээ. Тэгэхээр чи энэ ерөөсөө нэг вариант байх хэрэгтэй шүү дээ. Нэгвэл энэ ийм тээврийн хэрэгслэр тээврээ хийн гэх юм бол технологийн зам тавих хэрэгтэй. Тодорхой хурдны хязгаартай усчуулдаг нөгөө чигийн дардаг хурд автомашины дугаарлалтай ямар байдгийг одоо технологи тээвэрлэлтийн зогсоогоо хэдхэн хоногийн дараа буцаагаал нээчлээ. Тэр үедэл одоо тэр дорнотод хятадын компани үйлчлэгийг зогсоосоо хэдэн байцаагч нарыг нөө содхон ажлаас нь хаалчлаа. Техникийн алдаа гаргасан гэж хэлээ. Яг энэ дээр чинь л ярихад одоо Баталга сайд мэдж байгаа байх та бид нар ч яг тэр засгийн газрын хуралдан дээр ороод ярьж яхад нь асууж байсан. Энэ тээврийн хэрэгслийн асуудлыг чи яах юм бэ сайтай? Ийм асуудал байж болж байгаа мó өнөөдөр гэсэн чинь энэ миний мэдлээс гарцсан асуудал би шийдэж чадахгүй. Бид нар асуу салбарын сайд зам тээврийн одоо салбарын сайд мэдхгүй хэн мэдэх болж байна энийг. Тэгэхээр ийм чадамжтай болсон засгийн газар ажиллаж байгаа байхгүй өнөөдөр. Сая цөмийн асуудлаар нэлийн шуугилал да иргэний хөдөлгөөнүүд. Тэгээд хамгийн сүүлд ирсэн мэдээвэл тэр бүрэн цогтын уурхай одоо ашиглахаа болцсон. Бэрхийн уурхай дээр хүмүүс ирж бас хэмжилт эднэр хийгээ явсан гэж яасан. Энэ талаар таны сонсож байсан. Энэ ийм учиртай юм байна. Нэг цөмийн байгууламж нь одоо тэр энэ талаар Японд үүсэж байгаа одоо хүнд нөхцөл байдлын талаар Японы тэр нэг нөхөр гэж юу хийсэн шүү дээ. Уулзалт хийсэн. Бид нар ч бүгдэн дээр тэр уулзалтан дээр байсан. Цөмийн байгууламж маань өөрөө ямар хэмжээний байгууламж байх ёстой вэ гэхээр одоо 5-600 метрийн гүнд ийм цацраг хэлбэрийн салаалсан одоо тэр 500 метрийн гүнд цацраг хэлбэрийн салаалсан хэсэг дээр ингээд цөмийнхөө тэр ураны хаягдлыг бүшлэх ёстой маа гэж. За. Ер нь бүрэн зохтын болон бэрхийн уурхай энэ уурхайнуудын нөхцөл бол одоо олон жилийн өмнө ашиглаж байгаад одоо ашигладаг орхицсан
тийм гүнд байгаа л түнэлээд байгаа шүү дээ. Энийг л ашиглах боломжтой гэж тэр Оросын нөхцөл хэлсэн мэднэ шүү дээ. Тэр нэг ирж амжилт хийдэг. Тэд нар бол уулцсан хүмүүсийн орол бид нар зөвхөн одоо ингээд ийм зурглал судалгаа хийгээд өгөөч гэсэн захиалгын дагуу цалин хөлс мөнгө аваад л юм үтсэн. Хаанхын захиалганд байгаа тэр. Одоо тэр Японы тэр нөхдүүд бол үгүйсгээгүй. Тэр үл боломжтой байх тийм байгаа байх гэж хэлсэн одоо Японы захиалгаар л гэж ярьсан. Манайхан ингэж ярьдаг дээ. Одоо тийм боломж байхгүй. Одоо энэ асуудал бүх дэлхийгээр тарчлаа. Орос хят хоёр бол тээвэрлэл хийж өвшөөрөхгүй гэж ярьдаг. Гэхдээ өндөө бодиттой шүү дээ. Гэхдээ Оросын зүгээр нэг хил гайлынх нь хэдэн доллар өгтөл юу нэг цоо байтхаа цоог чөлөөтэй гаргачих тэр хинч мэдэхгүй. Би тэгж бодож байна. Гэхдээ энэ л бид нар өнөөдөр цөмийн байгууламжийн булчлах тухай ярихаасаа өмнө Монголд ерөөсөө энэ уран ашиглалт атомын захиргааны станцын яриа үл ерөөсөө байж болшгүй шүү дээ. Гэхдээ байж болшгүй зүг бид нар өцөгдөр 5 дахь өдөр цөмийн энергийн газар очиод уулзлаа л да. Тэгэхээр одоо цөмийн энергийн газар гэж одоо хуучнаар гадаад худалдааны яам ялтын хажуудлын тэр өндөрт 90 гаруй хүнтэй агентлаг том агентлаг байдаг шүү дээ. Одоо эн чинь зарим яамнаас том хэмжээний байна гэсэн үг шүү дээ. Энэ том агент тэд нар тэгээд шууд хэлж байна 17 он Монгол улс атомын цэглэгийн станц барих энэ бол төлөвлөгөө засгийн газрын өмнө бүх нь орцсон байж байгаа. Тэрний талаар бид нар одоо судалгаа хийгээд ингэ явж байна гэж байгаа байхгүй. Энэ атомын цэглэгийн станц бол Монголд боломжгүй, ерөөсөө боломжгүй. Одоо та Герман төгссөн хүн тийм ямар хөгжилтэй байлаа Герман. Технологийн хувьд бол дэлхийн дээд зэрэглэлийн орнуудын нэг шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ талаар ард түмэн гашуун туршлагын намсчихсан технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байгаа Япон орн энийг хийж чадахгүй байхад Герман энэ бүх цөмийнхөө орчин хүчний асуудлаас татгалзаж шүү дээ. Тэгэхдээ өнөөдөр манай Монгол одоо энэ эсрэг орно гэж 2022 оноос эхлээд Герман бүх цөмийнх атомын цэглэгийн станцыг зогсооно гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл 100% бол баталгаа гэж байдгүй маань. Найдвартай үйл ажиллагаа тийм болохоор зогсоохоос аргагүй гэсэн өөр. Гэтэл одоо байдал дэлхийн хэмжээнд яаж ажиллаж байгаа нөхөр ядуу бууруу орнуудад цэглэгийн станц барьж эхлэх гэж байна. Тэр нутаг дээрс захилгааны экспортлох гэж байгаа юм байна. Тэгэхээр манайх шиг ядуу бууруу орн одоо их сайхан хямдхын тэгээ бүгдээрээ сайхан баг үнгүү цэглэгийн хэрэглэн гэл ингээд нэг өөр асуулт байна да. 7 сарын 1-ний асуудлыг та эргэн хүний хувьд яаж харж байна? Энд хэн буруутай юм бэ? Яагаад өнөөдөр хүртэл ингээд 8 оноос хойш өнөөдөр хүртэл ингээд 3 жилийн турш энэ асуудал шүүхгүй. Гэхдээ хаавын нөгөө шудраг ерөнхийлөгч нөгөө шудраг ерөнхийлөгчийн тавьсан прокурор яагаад энэ асуудлыг сөхөж болдгүй? Хэн буруутай юм бэ таны бодлоор? Гэхдээ би энэ дээр нэг судалгаа явуулж мэдэхгүй л дээ. Гэхдээ ер нь зүгээр гаднаас нь ажиллаж байсан хүний хувьд л ерөөсөө хамгийн эхний ээлжинд ийм үйл ажиллагаа тэр жагсаал цуглаан болоод тэр намын дарга ерөнхий сайд баярыг гарч ирж уулз гэдэг шаардлага тавьж хэлсэн шүү дээ бид нар. Энд яагаад уулзч билүү ганцхан асуудал байхгүй. Явуулсан бол юу ч болохгүй. Үгүй намжилгүй яах вэ тэр чинь? Чи ямар тэнд байгаа улсууд чинь тийм хэмжээний сэтгэлийн хөөрөлдөө ч ороогүй. Чи ерөөсөө уулзъя. Энэ гарч ирж үгээ хэл гэдэг л асуудал тавьсан шүү дээ. Тэгтэл тэнд нуугдчаад намын байранда хурлаа хийгээд л энэ дамжир хүртэл үйл ажиллагаа явуулсан шүү дээ. Энд зогсоох өмнө энэ жагсаалыг тараах ийм онц байдал зарлалгүйгээр босод бүх арга хэмжээ бэлэн байсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл таны бодлоор бол тухайн үед Монгол Ардын хувьсгалт намын дарга байсан баяр гарч ирээд хүмүүстэй уулзсан бол байдал өөр болж болох байсан гэж байна. Тэнэс гадна одоо тэр галт зэвсэг хэрэглэх асуудал гэдэг нь чинь яаж байж болшгүй асуудал ч тийм ямар зэвсэггүй тийм энгийн хүмүүс байсан тэнд. Гэтэл энэ эсрэг галт зэвсэг хэрэглэсэн л байгаа шүү дээ. Өнөөдөр хүртэл энийг болохгүй л шүү дээ. Аль нэг намын гишүүн үү? Би намын гишүүн биш. Гишүүн биш. Ер нь улс төрд идэвхтэй оролцохгүй юу? Гэхдээ би ерөөсөө л энэ үлдсэн амьдралаа бол энэ байгаль орчныхоо төлөө, байгаль хамгааллынхаа төлөө, энэ хүнийхээ эрхийн төлөө, Монгол хүний амьдрах орчингийн бий болгохын төлөө л тэмцэж явна. Тэрнээс би улс төрд бол тэгж итгүүлэн оролцохгүй. Одоо таны ярьсан энэ ноцтой зүйлүүдийг л бид ингээл телевизээр зөндөө ярьлаа, иргэний хөдөлгөөнөө жагслаа, тэмцлээ, үрдэн яг хангалттай гарахгүй юм л да. Гэхдээ үндэ бол гарч л байгаа бидний энэ орчнуудад. Яавал одоо хурдхан шиг боломжийн үрдэн хурдан гаргаж болох вэ? Энэ дээр шин таны одоо гишүүн байгаа офицеруудын холбоо юу хийдэг? Ер нь альва оронд үнэхээр байдал чинь ноцтой болоод энэ ард түмэн чинь ингэж амьдрах нөхцөлгүй болоод ингэж ирэхээр л офицерууд нь нэгдэж эхэлдэг штэ.
Офицерууд нэгднэ гэдэг бол тийм бас нэг хүсээд байх юм хүсээд байх асуудал биш шүү. Аа. Офицерууд бол зүгээр энгийн жагсаж байгаа хэсэг бүлэг хүмүүс оюутан шиг юм хийхгүй шүү. Ер нь хэцүү шүү. Офицерууд тийм л дээ. Бид нар бол офицеруудын нэгдлийг бий болгочиход бас их өргөжүүлэхийг одоо 6-7 мянга хүн игнэдэж шүү дээ. Энийг өргөжүүлэхийг бас их үнэхээр айж байгаа. Эргээд юунд ч хурж магадгүй хэцүү шүү дээ. Гэхдээ офицер хүн гэдэг чинь хэзээ нэгэн цагт улс их орныхоо өмнө тангараг өргөсөн байдаг шүү дээ. Намын төлөө тангараг өргөөгүй ш та нар бол. Тий. Их орны бол Монгол улсынхаа төлөөг тангараг өргөдөг. Тэр тангараг энэ тангарагтаад бид нар хүн хөтөл юм ч өөр арга байхгүй. Үнэхээр одоо энэ сая түрүү хэлсэн шүү дээ. Салбарын сайд нь хүртэл би ганцхан замын асуудлыг мэдэхгүй, чадахгүй, хийж чадахгүй гэдэг байж байгаа нөхцөл чинь бид нар энэ их орныхоо төлөө тангараг өргөсөн офицерууд одоо үгүйдээ эхлээд дуурч дуу хоолойгоо хөргөх энэ тэмцлийн арга хэмжээнд орохоос өөр арга байхгүй болчиход байна л та. Зарим хүмүүс хэлдэг дээ. Одоо юу ч болохгүй. Тэр дээр баар том дийлэхгүй. Иргэний хөдөлгөөнүүд бүгд ураад байхгүй болчихлоо. Та нар дийлэхгүй. 12 онд энэ ман нам буюу ардсан нам ман нам 2 бол зөвхөн хуйлдаад уурдаад гартгарал гарна. Та нар яач чадахгүй. 2020 он хүртэл Монголын байдал яг юм байна. Одоо байгаа эдийн хөгшрөөд ирэхээр үр хөвгт нь бүгд гарна яг энэ чигээрээ байна гэж нэг хэсэг нь ярьдаг. Тэгээ би бол тэгэж бодохгүй. Ягаад тэгэхээр дэлхийн түүх харуулж байгаа. Ямар ч ард түмэн тэгээд мөнх дарлагдаад байдгүй л байхгүй. Нэг өдөр тесэрдэг. Энэ талаар та юу мэдээж тэртээ тэргүй. Тэр байтугай Монголын ард түмэн чинь бол бусад орн шиг тийм юм номхон ард түмэн биш шүү. Энийг одоо тэр хүмүүс ойлгоно үз. За үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэгт бэлтгэл офицер Төвдөн Балжир гэдэг хүн оролцлоо. Энэ нэвтрүүлэг маргааш 9 цаг 30 минутаас давтна. Би мөн Facebook дээр энэ бичлэгийг гаргахыг оролдон чадах боломжтой. Ингээд танд сүүлчийн 1 минутын боломжийг олгоё. Ер нь бол энэ бид одоо энэ босромог үйл ажиллагаануудын талаар энэ бидний ярьж байгаа энэ говийн бүсд болж байгаа асуудлууд энэ чинь бүгд баримттай, бичлэгтэй холбогдох хүмүүстэй нь уулзсан, ярилцсан бүрэн хэмжээний одоо ийм баримттай юмнууд байдаг. Бид нар бол баримтгүй юм ярьдаг. Тийм учраас энийг яг үзэгчид та нар одоо тэр Арслан Facebook-с үзнээс бидний бүрэн хэмжээгээр нь Арсланда тавья. Гэхдээ надад хөл би Facebook дээр тавина. За баярлалаа үзэгчтэй. Маргааш 9 цаг 30 минутаас нэвтрүүлэг давтнаа. За.